Эхлэл номныхоо 15 очие. За 21-ийг хамнаши. Мириам тэдэнд дуулан эзэнд дуулъя тэр өндөрт өргөмжлөгдлөн хөлөг мөрийг унаачтай далаанд тэр хаялаа гэв. За энэ магтан дуулсан байна. Хинд вэ? Эзэнд магтан дуулсан. Тэр өндөрт өргөмжлөгдлөө хөлөг мөрийг унаачтай далаад тэр хаялаа гэлтэж. Бурханд үнэхээр талархаж. Гэтэл хараа Израилийн ард түмэн 430 жилийн турш зовж исэн боолчлын амьдралаас салж явахтаа магтан дуулж ирсэн. За дээрэс нь энэ талархсан хугацаа хэдэн хоног вэ гэхээр 3 хоног. Хараа. За тэгвэл юунаас олж талархах юм болсон бэ? Гашуун ус. Нүдэн дээр нь уул нь хүчрхэг бурхан гэдгийг харуулчихсан. Гайхалтай, гайхамшигтай бурхан гэдгийг харуулчихсан. Гэтэл юу вэ? Юунаас олж итгэлэн харуулсан бэ? Зүгээр нэг гашуун уснаас болж. За бүгдээр бодож үзье. Энэ ус миний аврал хоёр харьцуулагдах болов уу? Би 3 өдөр цангалаа. Тэгвэл миний авралтай энэ зүйл харьцуулагдах болов уу? Харьцуулагдахгүй. Хараа. Там руу явах нь деваач руу явчлаа. Үүнээс илүү том зүйл гэж байхгүй. Иймнээс том илүү бас ерөөл гэж байхгүй. Тэгэхээр бүгдээ нэг зүйлийг сайн бод. Энэ аврал гэдэг зүйлээс илүү том зүйл гэж байхгүй. Тэгэхээр та бүхэн харьцуулахдаа юутай харьцуулах хэрэгтэй юм шиг байна? Аврал. За. Аврагцсан хүн үхэн үхлээ ядуу, хөвцүү, зовлонтой, зүдүүртэй амьдралаа. Тэр хүн юугаар талархах вэ? Авралаар талархаж чадна гэсэн. Өөр талархах зүйл байхгүй. Тэр хүн юугаар эдгээгдэх юм шиг байна? Авралаар эдгээгдэх гэсэн. Аврагцсан маань л ерөөл. Хараа. Насан туршдаа хэцүү амьдралаа. Гэтэл юу вэ? Аврал гэдэг зүйл надад байна. Тэгвэл би тэрнгээр хангалттай талархаж чадна гэсэн. Надад эдгээгдэхгүйгээр өвчин туслаа. Хорт авдар туслаа. Тэгвэл би юугаар талархаж чадах юм шүү? Авралаар. Хараа. Аврал гэдэг зүйл ямар ч тэр гашуун зүйл, ямар ч зовлон, ямар ч зүйлийг давдаг хамгийн агуу зүйл. Би авралынхаа баяр баясгалыг мартцсан учраас л харьцуулах зүйл маань ертөнцийн объектууд гараад ирчихдэг. Хараа. Аврал гэдэг зүйл маань жижигхэн болоод ирэнгүүт юу вэ? Нөгөө нэг мөнгөний асуудал, нөгөө нэг өвчний асуудал, нөгөө нэг үр хүүхдийн асуудал, нөгөө нэг санхүүгийн асуудал, нөгөө нэг хичээл сургууль, ажлын зовлон, нөгөө нэг харилцааны зовлон юу вэ? Аврал гэдэг зүйл маань жижигхэн болж байгаа үед ертөнцийн зүйлсүүд том харагдаад эхэлчихдэг. Тэгвэл юу вэ? ертөнцийн зүйлс яагаад том харагдаж байгаа юм бол? Миний махуудын шунал, миний махуудын зүйл, миний махуудын бодол томорж ийн гэсэн. Сүнс маань яаж ийн вэ? Багасж ийн гэсэн. Хараа. Аврал гэдэг зүйл байгаа учраас бүх зүйлийг давж чаддаг. Бүх зүйлийг. Тийм үстэй. За, хараа. Бүгдээ нэг зүйлийг бодож үзье. Бид нар ч гэсэн ялгаагүй тэр жижигхэн уснаас болоод бурханд гонгинолдож гомдлох тохиолдлууд байдаг. Юунаас болоод вэ? Тэр жижигхэн уснаас. 3 хоног цангасан цангаанаас болж. Гэтэл бурхан биднийг хохирох болов. Ард нь тэр 12 далдуу модны илимийг бэлтчихсэн. 70 далдуу мод ингэ бэлтчихсэн. Ингэ байж. Замд нь юуг тааралдуулсан байна? Гашуун усыг. Тэгээд шалгачихсан гэсэн. За тэгвэл ардаа бидний аврал тийм жижигхэн аврал биш. Нэг усны дайтай аврал биш гэсэн. Нэг 3 өдөр цангалаад энэ 3 өдөр цангасан усны дайтай аврал биш. Тэгвэл энэ юу гэсэн үг вэ? Миний амьдралд маш том өвчнөд ороод ирлээ. Маш том зовлон ороод ирлээ. Тэгвэл юу вэ? Хараа. Тийм жижигхэн аврал биш гэсэн. За бид нар чуулган дээр хүрээд ирлээ. Зарим хүмүүс тэгдэг те. Ахан дүүсээсээ би шарахыг авлаа. Бидний аврал тийм жижиг юм уу? Ахан дүүс маань намайг шархтууллаа. Муухай үгээр хэллээ. Намайг доромжллоо. Намайг чи бол өстой итгэлгүй хүн. Чи бол өстой зан чанарын өөрчлөлт хүн. Чи бараг аврагдаагүй хүн байна гэж хэлжлээ. Тэгээ би шарахтаа сүмөөсөө олдчихлоо. Миний аврал тийм жижигхэн зүйл юм уу? Тийм жижигхэн зүйлээр би сүмөөсөө олдох юм уу? Хараа. Аврал гэдэг зүйлээ том гэж бодохгүй учраас юу вэ? Нөгөө нэг надад хандаж байгаа үгнүүд нь том харагдаад байна гэсэн. Бид нар харьцуулах зүйлээ маш томоор бодох хэрэгтэй. Аврал гэдэг зүйл юу вэ? Тийм жижигхэн зүйлээр харьцуулагдаж болохгүй. Аврал гэдэг зүйл намайг зүгээр л доромжллоо. Тэгээ би чуулганаас олдлоо. Тийм жижигхэн байх хэрэгтэй юм уу? За, гэр бүлээс мань одоо ингээл аврагдаад ороод ирлээ. Хамаатан садмаа савчдаг үстэй. Гэр бүлээ савчдаг үстэй. Тэр ч гэсэн жижигхэн зүйл.
Хавчлага гэдэг зүйл үнэхээр жижигхэн зүйл. Авралтай харьцуулах юм бол маш жижигхэн зүйл. Яагаад вэ? Бид яваачин очих тэр найдварыг авчихсан. Тийм биз дээ. Гашуун зүйл юу вэ? Гэр бүлийн хавчлага байна. Чуулган дотор ирлээ. Намайг доромжилж байгаа ахын төс бай. Хардаа. Юу вэ? Тэгвэл хардаа. Би ямар уснаас болж гомдолж байна? Өчүүхэн ус. Тэр гашуун ус. Тэр ус намайг итгэлийг мань ганхуулж. Тэр ус намайг авралыг мань жижигхэн харагдуулж. Үгүй шүү дээ хүмүүсээ. Хамгийн том зүйл бол энэ аврал. Энэ ертөнцийн дээр аврал байхад өөр бусад зүйл юу ч хэрэггүй гэдэг хахад. Хараа аврал байгаа юм чин юу вэ? Надад орж исэн зовлонгууд үнэхээр жижиг харагдана. За. Юу вэ да? Ийм зөвлөгөө авч ирсэн. Нэг хүн гэр бүлийг нь харах юм бол итгэлээр ингээл амьдраад байгаа. Нөхөр нь ажил хийсэн ч болж бүтэхгүй байгаа дээ. Өөрөө ажил хийсэн ч болж бүтэхгүй. 3 хүүхдүүд нь ч өгөнд нь орохгүй. Ингээл өөрийнхөө гэр бүлийг хараал байхаар юу вэ? Ингээл болж бүтэхгүй. Тэгэл яагаад би ингээл бурхан залбирсан юм? Яагаад би болохгүй байгаа юм бол? Яагаад манай гэр бүл болохгүй юм бэ? Яагаад ийм хэцүү зовлонтой амьдралаар амьдраад байгаа юм бол? Яагаад өдийг хүртэл байр авч чадахгүй Монгол гэртэл амьдраад байгаа юм болоо? За. Залбирлын хариулт нь юу гэж орж ирэх вэ? Юу гэж орж ирэх вэ? За бид нар хөндлөнгөөс харах юм бол нэрээ зовж байгаа. Тийм биз дээ. Тийм хүнийг төсөөлөх юм бол үнээр зовж байгаа. Тэгэл бурхны хариулт юу бол? Аврагдсан чинь ерөөл биш юм уу?